Мэдээ тань үргэлжлэн үрж байна. Сүхбаатар дүүргийн ногоон нуурын орчим дахин төлөвлөлтийн ажил эрчимтэй үргэлжилж байна. Бүтээн байгуулалт хийх шаардлага байсан ч оршин суугчид төлөвлөлт хангалтгүй. Дид бүтц хүрэлцээгүй. За нийт эзэмшлийн талбай багассан гэж шүмжиллээ. Мөн зарим байршилд ердөө 2 айлын хашааг чөлөөлөөд шууд орон сууцны барилга барьж эхэлсэн нь сургууль цэцэрлэгийн ачааллыг нэмэгдүүлж иргэдийн бухимдлыг төрүүлжээ. Харин дүүргийн удирдлагууд сургууль цэцэрлэгийн хүрэлцээ хангалттай ч ойрын хугацаанд шинээр сургууль ашиглалтад оруулахаар төлөвлөсөн гэж тайлбарллаа. Үзэгчдийн телевизийн сурвалжлах баг Сүхбаатар дүүргийн 11-р хорооноос мэдээлэл бэлтгэж байна. За миний би яг одоо жинхэнэ утгаараа бетонон ширэнг гэж хэлж болох үс юм нөхцөл донд зогсож байна. За энд бол дархан өргөн отхон ашиглалтанд орчихсон нөхцөл байдалтай. За энэ талд бол Марта Грин Лейк хотхон бол ашиглалтанд орчихсон. За хойно миний яг ард бол за мөн дахиад өн гүнгийн хотхон хороолол барилгууд бол эд баригдаж байгаа, барилгын ажил нийт өрнөж байгаа юм нөхцөл байдалтай. За гэхдээ энэ хайрд хүүхдэд зориулагдсан сургууль, цэцэрлэг, хүүхдийн аюулгүй байдлыг бүрдүүлсэн чөлөө цагаа өнгөрүүлэх тогтчлолттой бүтээн байгуулалт зэрэг огт харагдахгүй юм дүр зурагтай байгаа юм. За мөн түүгээр зогсохгүй яг энэ миний зогсож байгаа энэ хэсэг дагуу бол төв зам баригдах ажил бол эхэлчихсэн. Ойр хойд бол маш их ундуу сондуу хүүхэд энэ нөхцөлд бол хараа хяналтгүй байх боломжгүй. Хэрвээ тэглээ гэхэд маш олон эрсдэл тэднийг угтахаар ийм дүр зурагтай нөхцөл байдал бол үүссэн байна. Мэдээж судлах байх. Судлахад бол ерөөсөө ерөнхийдөө энд 3 блокоор баригдана л гэжсэн. Намайг яхад бол тэгээд цэцэрлэг төрөлөн юм байгуулагдана гэж тухайд ярьжсэн чинь яг байранд ашиглалтанд ороод ирсэн чинь tudдгүй хэд хэдэн блок цутгаал гаргаад ирчих. Манай хайл эзэний чинь төлөвлөгдсөн байсан. Ингээл анх нэг худалдаа авах гэрээ их гээл оронгууд чинь ярьж байгаа юмнууд нь шал өөр юм ярьсан л та. Эннээс өөр үл барихгүй төлөвлөлттэй гээл. Гэсэн чинь илүү ингээл гараад ирчих. Ерөнхийдөө битүү орон сууц байр. Ямар ч тийм ногоон байгууламж байхгүй нэ. Манайх саяхан үуж ирсэн болохоор одоохондоо хүүхдэд цэцэрлэгт өгөөгүй. Тэгээд ер нь бол цэцэрлэгт өгвөл тийшээ хангаа атхны тийшээ өгөх юм билээ. Тэгээд ер нь ойрхон цэцэрлэг сургууль байхгүй болохоор жоохон хэцүү л ах. Бас хангаа атхны тийшээ ингээл 2 3 хүүхдэд чирээ явахаар бас хэцүүш нэгийг нь өгөх гээд нэгийг нь тэврээд явахаар ер нь жоохон хэцүүлэх газар байр авчиж гэж бодоол байж ин да. Тэртээ зүргөө ингээд дахин төлөлтөөс ингээд барилга байшин ихээр нэмэгдэж төвлөрөл ихээр үүсэж байгаа. Энийгээ дагаад бид бүхэн бас сургууль цэцэрлэгийн асуудлаа бас шийдвэрлэж байгаа. Энийг яаж шийдвэрлэж байна гэхээр бид нар нэгдүгээрт бол нийслэл болон улсын төсөвтэй газартай холбоотой санал хүсэлтээ өгөөд шийдвэрлүүлж байна. Нөгөө талаар бол хамран сургах тойргоор бас энэ дахин төлөлтөөс үүсэж байгаа ачааллыг бас бууруулах дээр анхаарч хичилж байна. За тэгвэл өнөөдөр хотын дарга Пүрэв давг болон холбогдох албаныхан Баян зүрх дүүргийн 43 дугаар хорооны иргэдийн гомдлын дагуу газрын маргааны асуудлыг шийдвэрлэхээр натур орчимд ажиллах үеэрээ хяналт шалгалтын ажлын хэсэг байгуулагдсан цаашид барилгажилт ихтэй газруудад орон сууцны зөвшөөрөл олгохгүй гэдгийг онцоллоо. Шигүү барилгагдсан газар бол дахиж орон сууцны барилга бариулахгүй байх бодлогыг барина. Харин гэр ороолын газар бол барилга үйлчлэгийн талбайг дэмжиж ийм л бодлогыг барина гэдгээ иргэдэд хэлж байна. За энэ болоод босод нийслэлдэх бетонын ширэнг болсон хэсгүүдэд үнэхээр дахин барилга бариулахгүй байх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэхэд анхаарна гэсэн үг нь олон итгэлийг хүлээх гэсэн хоосон амлалтуу бодит зорилтоо гэдгийг цаг хугацаа харуулах юм.